амьдрал юун дээр тогтдгүй гэж бид их ярих дуртай. Хүн чанар энэ хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадхаар агуу их хүч, агуу их хайр, инрэл нэгүслэл оршдог болов уу гэж би боддог. Бид энэхүү нэвтрүүлгээрээ хүн чанарын төлөөх цэц булаалцсан хий хоосон яриа бус. Жинхэнэ нэг нэгэндээ сэтгэлийн дэм, баяр баясгалан, амьдрах итгэл, урам зориг хайрлсан хүн чанарын илэрхийлэл болсон нэвтрүүлэг байлгахаар чадан ядан зорилоо. Хүмүүсээ бие биенээ хайрлая, хүн чанараа өнгөлн зөвлөе. Эрхэм үзэгчдээ хүн чанар нэвтрүүлгийн маань ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бид хүн чанар нэвтрүүлгийнхаа энэхүү дугаарын хүндэтгэл зочноор Монголын мянган уран бүтээлчдийн төлөөлөл, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Туяагаа урьж оролцуулаад байна. Тэгэхээр чамд энэ өдрийн мэндийг хүргье. За чамд ч гэсэн бас энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн танаа телевизийн хамт олонч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Аха. Тэгэхээр нэвтрүүлгийн маань хүн чанар зорилго нь хинэгэндээ сэтгэлийн дэм хайрлах байдаг байгаа. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн үзэгчдээ сайхан сэтгэлийн дэмийг хайрлаж нэгэн өдрийг бас хамтдаа өнгөрөөж таны уран бүтээлээс мөн одоо дотны найз нөх тийм ээ бас эгэл жирийн хүмүүстэй очиж уулзах байгаа. Тэгээд өнөөдөр бас нэвтрүүлгийн маань одоо урилгыг хүлээж авсанд их маш их баярлаж байна. Тэгэхээр Туяагийн маань хувьд 13 оноо яаж одоо өдөв 14 он маань одоо эхлээд төдийлөн удаагүй байна. Тэгэхээр ямар ажлуудыг ямар уран бүтээлүүдийг бас төлөвлөж байна. Энэ талаараа бас үзэгчтэй хоёулаа халуунд одоо яриа өрнөлгөө. 13 он бол миний хувьд бол маш их сайхан он болж өнгөрлөө. Тэгээд 2 удаа нэг сайхан тоглолт хийлээ. Нэг нь бас нэг ёстой сэтгэлийн дэм гэдэг шиг нэг өмгөөлөгч хүүхдэд одоо сэтгэлийн дэм өгөхөөр тэр хандивын тоглолтыг зохион байгуулсан. Яг гэх нь бол одоо миний бие даасан баярлалаа нэгтэй тоглолт байлаа. Бас мөн хандвих. Тэгээд бас 13 онд ми өөрийнхөө бодож санаж явдаг. Өөрийнхөө одоо Сарны Туяа гэдэг хүүхдийн хөгжмийн одоо сургуулаа нийлээ. Сургуульч сургуультаа тий. Тий сургуулийн төвлөх юмд төвлөрөх хурдуулаач одоо яг гитар гэдэг хөгжмийн боловсрал олох юм биш хүүхдүүд тийм ээ. Дугуйлангаа нээчээд одоо ажиллаж байна. Тийм юм одоо за уран бүтээлээс гэдэг савс гавьяа талантайгаа нэг шинэ уран бүтээл хийлээ. Одоо за тэгээ Солонгоотойгоо бас шинэ уран бүтээл хийлээ. Ингээд ажлууд бол үргэлжлээд явж байна. 14 он ч гэсэн миний хувьд бас нэлээд их ажил хэргийн одоо асуудалтай тийм он болох гэж байгаа тийм ээ. Хэрэгцээ явж байна тий. Тийм ингээд ялангуяа Туяагийн маань хувьд маш их одоо уран бүтээлч хүний хувьд олон сайхан хүмүүнлэгийн ажлуудад гар бие оролцож тэр олон хүмүүс тусалдагт нь маш их баярлаж урамшиж одоо манай нэвтрүүлэг урьж оролцуулж байгаамаа. Тэгээд бас энэ ажлынхаа заваар ирсэнд бас дахин баярлаж байна. Сарны Туяа одоо сургалтын төв маань одоо ямархуу үйл ажиллагааг хідээс хідэн насны хүүхдүүдэд эсвэл нас харахлахгүй мó бас үзэгчд маань бас магадгүй хөгжмийн боловсрал тийм ээ анхан шатны боловсралыг одоо авахыг хүсэж ивэл яаж одоо өөртөө чинь холбогдох энэ талаар бас ярих байлаа. Тэгээ манайха юу насны хязгаар бол байхгүй. Одоо тэгээд төгөлдөр хуурд бол 4 настай хөгж явж байна. Тэгээд бас дуучид бас над дээр ирж хоолоонд одоо дасгал уншиж байна. Тэгээд ер нь хязгаар бол байхгүй. Ер нь суралцах юу бол нээлттэй. Тэгээ одоогоор Тэнгис кино театрын ардлын оранж төвийн одоо нэг давхар дүүл ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр бас үзэгчд маань одоо хөгжмийн боловсрал олохыг хүсвэл мөн одоо хоолоогоо ялангуяа тэр одоо мэдээж дуучдын дууны л одоо тэр өнгө аястай байдаг байлгүй тийм ээ. Тэр одоо хүсчихвэл бас одоо манай Сарны Туяа сургалтын төв дээр бас ирж манай Туяа дээр маань ирж уулзаарай гэж бас хэлэх байна. Тэгээд Туяагийн маань хувьд ер нь хүн чанар гэж ер нь хүмүүс одоо өөрөөр л тодорхойлдог байх л та. Тэгэхээр Туяагийн маань хувьд юу гэж тодорхойлох бол бүх одоо чанарууд дагуулгдсан тэр сайхан чанарыг л хүн чанар гэх байх та. Тий би бол тэгж л бодож бүх чанаруудын одоо өлөмжийн чанар гэдэг шүү дээ. Тийм учраас бас хүнд одоо хамгийн их тийм сэтгэлд их үлдсэн тийм ээ тэр яг нэг л одоо
зангарал тийм л хүнийг л одоо жаргасан зовсон ч тийм ээ хамтдаа байдаг. Тийм л чанарыг одоо хүн чанар гэж хэлэх байх та. Тэгэхээр хүн болгон л өөр өөрөөр тодорхойлдог. Тэгээ ялангуяа Тоягийн манд хувьд энэ хүн чанарын том илэрхийлэл олсон бас олон сайхан хүмүүнлэгийн ажлууд хийж бас хэн нэг нь өөрийнхөө чадах зүйлээ тийм ээ бусдад түгээж авдагт нь баярлалаа. Тэгээ маш олон бас өөрийн чинь шавнар бас хамтран ажилладаг уран бүтээлч чинь манай Тояг манаас урьж оролцуулаач гэж хүссэн байгаа. Тэгээ бас үзэгчдийнхээ хүсэлтээр бас өөрөө чи урьж байгаа шүү гэдгийг бас дахин хэлж байна. Тэгэхээр ер нь бол өнөөдөр бид хоёр одоо үзэгчтэйгээ уулзж байгаагийн учир гэвэл орж ажилладаг уран бүтээлчдэрээ очиод бас хэн нэгнийгээ баярлуулах байгаа. Тэгэхээр хоёлаа дараагийнхаа үйл ажиллагаанд оръё. Тэгээ дараагийнхаа үйл ажиллагаанд орохоос өмнө манай Тоя маань ер нь бага насныхаа тийм ээ дурсамжуудаас жоохон хуваалцаач. Ер нь яаж одоо бага насаа өнгөрөв. Тэгээд уугуул нутаг хаанхих уу ямар найз нөхдүүдээр хүрээлэгдсэн гэх мэтчлэн бас сайхан халуун яриа өрнүүлчихэд хоёлаа студиэсээ гарах уу. За тэгё. За би ч одоо бага нас маань Дархан уул аймагт одоо өнгөрсөн. Жинхэнэ одоо Дарханы хүүхэд. Тэгээд аав ээж хоёр маань гард бол улсын наран болог мөн өмнө говьсон гэдэг яг өссөн төрсөн газар маань Дархан. Тэгээд бага насны маань амьдрал яг уу тэгээд цэцэрлэгээр хүмүүжээд сургуульд орсон. Тэгээд сургуульд орж яваад тэгээд энэ багшин сургуулийн хөгжмийн ангид орлоо. Хөгжмийн ангид ороод тэгээд л энэ сургуулаа төгслөө. Тэгээд дараагаар нь ингэж сурч барьж явсаар байгаа л одоо энэ нас хүрчих шүү дээ. 40 хүрчлээ тий. Тэгээд хамгийн гол нь надад найз нөхд маш их хүрээлэл байдаг. Сайн ч найз одоо саар явж байгаач найз байна, сайн явж байгаач найз байна. Би аль болохоор бүгднтэй л жигд адилхан харьцал гэж боддог. Ер нь над нэг зангарал байхыг боддог үндэ миний хувьд бол би тэгж л боддог. Тэгээд сайхан найзууд байна уу байна. Тэгээд нэг амьдрал тааруу явж исэн ч бас хүн чанараа алдаагүй найзууд байж л байна. Хүн болгонд л найз нөхдийн бас халуун үерхэл нандин чанарууд байдаг бах тийм ээ. За дараагийнхаа ярианд орох ойлаа. За тэгээ. Эрхэм үзэгчдээ хүн чанар нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд хүрсээр байна. Тэгэхээр өнөөдрийн маань хүндтэй зочин болох Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Тоя маань оролцож байгаа. Тэгэхээр Тоя маань надад бидний урилгыг хүлээж авч студид маань хүрэлцэн ирсэн. Тэгээд студиэсээ бид бүхэн нэвтрүүлгийн сценарын дагууас гарч нэгэн өдрийг өнгөрөөдөг байгаа. Тэгэхээр яг энэ цаг мөчид бид бүхэн соёл урлагийн их сургууль руу явах гэжсэн бол одоо хүндэлж явдаг хүмүүс нь бол одоо жоохон завгүй байгаа. Тэгэхээр бас нэвтрүүлгийн зорилгын дагаваас хэн нэгэндээ сэтгэлийн дэм хайрлая гэж бидний дунд ажил амьдарч яваа. Эгэл жирийн нэг бүсгүйг бас соёлоо гоёод нэг өдөр сэтгэлийн дэм хайрлахаар явж байна. Тэгэхээр Тоя маань ер нь хүмүүнлэгийн ажил энэ сайхан сэтгэлийн дэмийн талаар ер нь юу гэж боддог вэ? Энэ талаараа үзэгчтэй хаваалцах уу? Хүнд ер нь туслана гэдэг бол хамгийн сайхан юм шүү дээ. Хүнд гоё сэтгэл үлдээж байна. Хүн чин сэтгэлээсээ тусч яах гэдэг бол миний хувьд хамгийн сайхан юм. Би ингэж л боддог. Тэгээд одоо нэг сайхан одоо эмэгтэйг бас болон гоё болгоё тийм ээ. Тэгээ би байнга үйлчлүүлдэг баланс гэдэг өсчин гоо сайхны салонд очиж одоо тэр хүнийг үйлчлүүлээ гэд ингээд явж штэ. Тэгээд хамгийн гол нь тэр хүн маань гоё сэтгэлтэй үлдээсэй л гэж бодож байна тий. Тэгэхээр мэдээж тэр бүсгүй маань нэгэн өдрийг гоё бас эмэгтэй хүн л болсон хойно зав зайгүй бас эгэл жирийн үйлчлэгч ажлыг хийдэг байгаа. Тэгэхээр бас өнөөдөр бас баярлаж авах гэж бодож байна. За тэгэхээр Тоягийн манд хувьд дөрөв бид бүхэн бага насныхын дурсамжууд болоод уран бүтээлийн талаар ярьсан. Тэгэхээр ер нь бол хүн гэдэг амьтан тийм ээ. Одоо сайхан дуунуудыг чинь одоо үзэгчд хараа сонсож байгаа бол одоо уран бүтээлч хүний хувьд үзэгчдийгээ ямар үед одоо сэтгэл ханалаа, би болчлоо, би баярлуулчлаа. Ялангуяа энэ хөгжмийн их шиг аялгаугаараа баярлуулчлаа гэж ер нь сэтгэл ханамжийн баталгаатай байдгүй, ер нь дундуур шиг байдгүй. Энэ талаар бас одоо уран бүтээлийн маань хүмүүс сонсоод одоо баярлж ивэл одоо болоо шүү дээ. Хамгийн гол нь хүний сэтгэлд хүрсэн уран бүтээл хийнэ гэдэг бол уран бүтээлч хүний хувьд маш том аз. Тэгээд тэр дуу маань одоо сайхан олон хүмүүс сонсоод хүн мэддэг болчиход байж бол бүр их аз. Тэр болгонд би баярлж явдаг. Ер нь ихэнхдээ бол одоо зохиосон дуунууд маань голдуу хайрын сэдвтэй байдیں۔ Тэгээд хайрын сэдвтэй байдглаа хайрын сэдв бол одоо маш их өргөн сэдв учраас тэгээд хүмүүс миний дууг сонсох дуртай байдаг шиг санагддаг шүү дээ. Ялангуяа би нэг улаан сарнаа дуудчих их дуртай. Энэ одоо дууны маань одоо тийм ээ яг хөг аялгауны яагаад ямар учиртай юм бас үзэгчд маань дурсамж олгоод өгөхгүй юу? Энийг ч н одоо дандаа л асуудаг нэг сэтгүүлч нар одоо
Улаан сарнаа юунаас бол зохиогдов яа чи үчигэл зарим нь болохоор надыг одоо анхныхаа одоо хайраа алдчихад тэгээд л одоо зохиосон гэдэл янз бүрийн хэвлэл нийт метр бичсэн байлээ. Тэгээд одоо би одоо яах нэг сайхан шүлгэл орж ирсэн улаан сарнагийн. Тэр шүлгийг л харж иж эрдүүл энэ таарсан юм аялгаа хий гэж бодоол тэгэл хийсэн штэ. Шүлгэнлэх таалагдсан. Хайрмаар байсан биш үү дондор. Одоо хүн юм болохоор юм байсан байлгүй дээ. Тэгээд тий. Тэгж л бодож байгаа ш. Тэгээд юу энийг бас манай РК Эрдэнэс цэг гавьяат бас аюу гоё дуулж амьдруулсан болохоор хүний сэтгэлд аюу хүртсэн штэ. Тий. Тэгээ 2006 онд анхны миний бие даасан тоглолтоор миний тоглолтоор одоо РК анх одоо хоолой авчлагт аранжок гэж анх дуулжсан байхгүй юу. Тий. 90-ад оны дуучин нөө цэцэрлэгийн багшаа баярлалаа байхгүй юу. Нэг хүүхдүүд хоёрдугаар мама нэшэр гэж яриад байдаг чинь. Намайг юу гэдэг лээ. Биш нөгөө юу штэ. Багшаа баярлалаа гэдэг. Тэр дуу штэ. Тоягийн манд хойд одоо уугуул нутгаа ярьсан ээжээ аавын намар ажил хийж байгаа хүний хамгийн өмгт шиг бол гэр бүл өөр хүүхэд ээжээ аавын гэх шүү дээ тийм ээ. Аав хоёр маань одоогоор тэтгэвртэй гарцсан. Тэгээд одоо биокомнотод амьдарч байна. Тэндээ сайхан тохимдсан тэгээд агаарт энэ хотын утаанд бас хэцүү байна. Тэгээд утаамаач аяг би ээж хоёртойгоо гуруулаа. Ихээс бол би юу штэ дөрвөлэн штэ. Дээрээ хоёр эгчтэй доороо нэг дүүтэй. Нэг эгч маань санхүүж мэрэгчлээ, нэг эгч маань бас багш мэрэгчлээ. Тэгээд дүү маань одоо хөдөө мал дээр. Тэгээ вэж ин. Аав маань бол геологч хүн штэ. Ээж маань бол хуульч хүн шүү дээ. Дархны шүүх прокурорт насаараа одоо ажилласан. Төмөрхүү гэж дээрээс нэг сайхан юмтай байгаа тий. За тэгээд миний хувьд бол илүү бүтэн байна өө тэгэд санаж бодох юмгүй сайхан амьдарч जैन тий өглөөд нарыг үзэж гинэ гэдэг бол хүн амьдарч явнаа л гэсэн үг шүү дээ. Тэгээд өглөөд сайхан нарандаа залбирал гаргах тэгэл ажил үйлсээр бүтэн явж гинэ шүү дээ. Хүн л өөр өөрийнхөө тийм ээ. Тэгээ одоо нэг надад бас нэг юм энэ сайхан амьдралын төлөө ингэ явж байгаа энэ сайхан хүмүүс одоо надад бол их гоё санагддгийг. Гэтэл бас нийгмийн нэг тийм хог шаарууд гэх юм одоо нэг тийм өчүүхэн бодолтой юмнууд одоо бас байна. Би нэг юмд одоо маш их эмзэглэж байна. Одоо тэр арын хаалга гэхэд одоо айшин юм би тийм ээ. Би энийг бүр ямар нэг нэвтрүүлгээр ярих гэж бодож байсан байхгүй. Юу тэр 21-т бүсгүйг одоо арайчтэй тийм ээ. Тэр хүн чанар тэр хүнд байна уу? Гэтэл тэр амар алганы дараа тэр шүүх хэмнэлгийн эмчнэр ч одоо сохор хүмүүс юм уу тэнийг хүмүүс юм. Амьдралд янз бүрийн тийм ээ болохгүй зөндөө юм байгаа. Өнөөдөр бол хүн чанар нэвтрүүлэг маань сайхан гэгээлэг зүйлийг илүү их ярих нь зүйтэй. Тэгэхээр явсаар байгаа тойлоо хүрээд ирлээ буугаад яриагаа үргэлжлүүлээ. За тэгээ. Манай цэцэрлэгэн 70-100 хүүхэд хүлээн авах чадaltaй хүүхдийн авьяасыг нээж оюунлаг, хүмүүнлэг, эрүүл чирэг болгон хүмүүжүүлнэ. Нэг бүлэгт 100 хүүхэдтэй зориултын төлөв орчин зохистой хооллол, найрсаг харилцаа, мэрэгжлийн өндөр чадвартай багш нартайгаараа давуу талтай. Хаяг бүдэ аж ахуйн яамны хойд талд хоршоолын холбоо.
За нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Тэгэхээр бас бид бүхэн өнөөдрийн маань хүндтэй зочноо аваад бас дунд нь бас бид бүхэн сэтгэлийн дэм хайрладаг байгаа. Тэгээ Баянгол дүүргийн бас цагдаагийн 1-р хилцгийн хамт олонныхаа бас удирдлагуудаас зөвшөөрөл аваад манай хэн бэлээ хоёлоо танилцъя. Наран цэцэг. Тэгээ наран цэцэг аваад одоо явж байна. Тэгэхээр наран цэцэг маань өөрийгөө танилцуулахгүй хэдэн хүүхэдтэй? Би одоо 2 хүүхэдтэй. Тэгээд одоо нэг нь ажил хийдэг. Тэгээ би өөрөө тэр эрэгтэй хүүхэдтэйгээ хамт амьдэрдэг. Тэгээд энэ хилцэд би ажиллаж жил гарсан болж. Тэгээ сая нэг оны нэг тэргүүний ажилчин болоод. Оо ямар мөн. Тэгээ сая доор нэг эмэгтэй өвчтэй гэхээр тэр хүний оронд ажиллаж байна. Аа за. Уг нь би 2 давхарт ажилтдаг. Аа за. Тэгээд манай энэ 1-р хилцэн Баянголын 1-р хилцэн хамт олон ч гэсэн сайн хамт олон. Хамт олноор их бахархдаг. Тий бахархдаг. Би одоо энэ 13 жил баг 20 жил энэ Баянгол дүүрэгт амьдарчсэн. Аа за. Урд өмнөөс хүдүүнээс ингээд 95 онд би орж ирээд. Тэгээд би энэ хүдүүнээс орж ирээд энд ажил яг юу ч таарал замаалга хийгээд тэгэлгүй яхаа. тэгээ явж байгаа. Тэгээд энэ сая энэ Баянгол дүүрэгт 10 онд би байранд ороод манай хүүхэд ажилтаа болоод тэгээд нэг байранд ороод 14 онд бол маш эрч хүчтэй ажилласан юм шиг тийм. Тэгээд энэ онгоч гэсэн их сайхан гарч. Хийсэн ажилд үнэнч тийм сэтгэлтэй. Тэгвэл бүх юм бүтдэг юм байна. Гэдгийг би хөөс ойлгоод. Тийм ээ. Тэгээд заавал явсараа гадна баланс салаан дээр одоо ингээд 50 нас хүрэх гэж байна. Оо тийм үү нарч маань тэгвэл өстэй залуухан харагдчих шээ. Тэгээд одоо залуучуудаа ажилчтай голоор. Тийм шүү дээ. Ажил бүхэн сайхан. Тийм учраас сэтгэлээсээ хийгээрэй л гэж. Йоо за. Тэгээд хүсэж байна. Баярлалаа. Та нарт айгу баярлалаа. За. Сайхан сэтгэлээсээ ингээд гоё ажил хийгээд явж байгаа юм байна. Амжилт хүсье. Оо ямар гоё. Урмын үг хэлнэ гэж чинь маш сайхан шүү дээ. За бууцгаа. Сайн байна уу? За. Манай энэ хүн чанар нэвтрүүлэгт орж байгаа надтай хамт орж байгаа. Баянгол дүүргийн юуны цагдаагийн 1-р засгийн үйлчлэгч. Ийм хорвоод эзэн билээ хүн ганцхан эзэн болохоороо хүн хүндээ хайртай байдгаа хорвоод эзэхи айсараа өөрийгөө хэрэгсээ ийм хачин юм тогтооцсон. одоо энэ хэрэглээтэй дандаа л ингэ бодуулж юм байна юм биш. Тий одоо ерөөсөө арьсаа ингэ бодуулаад яваад. Тий. Насан ч тийм болсон. Аялахаа цагаар. Танавта ч нааш ойрох юм биш. Марси арт.
За нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд баланс салаанаас хүрч байна. Тэгэхээр өнөөдрийн маань нэвтрүүлгийн хүндтэй зочин болох Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Туяа манаас наран цэцэгчдэрээ ичиж сэтгэлийн дэм хайрлаад энэ бас нэгэн өдөр энэ баланс салаанаар бас үйлчлүүлдэг тийм ээ. Уран бүтээлээр бас хамтарч ажилладаг юм байна. Тэгээд наран цэцэгчийн сэтгэлийг одоо тий бас сонсъё тийм ээ. Ямар сэтгэлийн сонсъё? Баярлалаа. Би энэ баланс санаан гэдэг юугаа нэг өдөр ингээд үсээ өөрийгөө бодуулаад энэ хөгжмийн зохиолч Туяа гэж энэ хүнтэй хамтран ажилладаг энэ байгууллага энэ хүмүүст ажлын өндөр амжилт хүсэж сайн сайхны хүсээ дахиад би энэ байгууллагаар үйлчлүүлж өөрийгөө нэг өдөр ч гэсэн гоё эмэгтэй хүнээр гоё бодохыг хүсэж байна. Тэглгүй яхаа тэгэхээр бас хин нэгэндээ урмын сайхан үгийг хэлнэ гэдэг бол маш том жаргал байдаг. Тэгэхээр өнөөдөр бас баланс салооны маань хувьд нийгэм рүүгээ ч гэсэн маш олон хүмүүнлэгийн ажилтаас гар бие оролцдог байгаа. Мөн хөгжмийн зохиолч одоо Туяатайгаа хамтарч ажиллаж уран бүтээлчдийг бас дэмжиж ажилладаг байгаа. Мөн баланс салооны маань бас захирал бас дуучин охин байдаг байгаа тийм ээ. Тэгээ бас удирдлагууд дээр нас ирээд хөрөлцөн ирээд байна. Тэгэхээр бас удирдлагууд нь бас энэ өнөөдрийн сайхан өдрийн тийм ээ халуун мэндийг бас үзэгчтэй хүргэхийн ялдамт бас нараа Туяа нартаас амжилт төсөх байхаа гэж бодож байна. Хөгжмийн зохиолч соёлын тэргүүний ажилтан Туяа одоо манайхтай хамтарч ажилладаг. Одоо манайхаар ч бас үйлчлүүлдэг. Ийм л эмэгтэй байгаа. Тэгээд өнөөдөр манай салуунд Баянгол дүүргийн цагдаагийн элцгийн үйлчлэгч Нараа гэж эмэгтэй одоо үйлчлүүллээ. Бид ч одоо охид бүсгүүчүүдийн гой сайхан байлгахын төлөө одоо ажиллаж яадаг. Ийм л хамт олон, ийм л үйл ажиллагаа явуулж яадаг юм. Тийм өнөөдөр та бүхэндээ одоо манад хүрэлцэн ирж одоо үйлчлүүлсэн Нарадаа ч гэсэн Туяадаа ч гэсэн бүгдэнд нь баярлалаа. Одоо Нараага манайхаар үйлчлүүлсэн Нарааг одоо манайхаар дахин ирж үйлчлүүлээрэ гэж урьж байна. За ингээд танаа хамт олон ч гэсэн энэ одоо шинэ 14 онд ажлын үр бүтээлтэй амжилтаар дүүрэн байх болтугай гэж одоо бид хоёрын зүгээс одоо бас хүсэж байна. Тэгээд манай Нарааг ийм сайхан одоо болгож өгсөн. Нэг өдөр ч гэсэн сэтгэлийн дэм сэтгэлийн урам хайрлсан одоо танаа хамт олонд дахин баярлалаа гэдгийг хэлье да. Нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд хүрсээр байна. Тэгэхээр өнөөдрийнхээ зочныг аваад бас сая баланс салоноос гараад бас нэг хүндтэй зочинтой уулзах байсан. Тэгээ яг энэ цаг мөчид ачлал эхлэлгүүр дотор явж гин гэсэн. Тэгээ бид бүхэн ачлал эхлэлгүүр дээр ирчээд байна. Тэгэхээр ямар хүнтэй уулзах гэж байгаа вэ? Энэ одоо ардын жүжигчин мөнгөшрөгчтэй ингээд уулзах гад сая ингээд холбогдоод битээр бас энд нэг ажилтаа байгаа юм. Энд нэг хүнтэй ирж уулзах ажилтаа. Тэгээд одоо нэг тийм том уран бүтээл хийж байгаа юм. Шүрээ ардын жүжигчин бит хоёр гал голонд хөдөлгөөний дуу гэдэг одоо манай улсын хурлын гишүүн асан тэгээд төр нийгмийн нэртэй зүтгэлтэн доржин мөнхөөгаан үг миний ая тэгээд одоо найрал дуучтай хүүхдүүдтэй тэгээд энэ том одоо массан хэмжээний дуу энд болж байгаа юм. Тэгээд энийгээ би одоо мариу хур уралдаандаа сайхах гээд ингээд 3 уран бүтээлчинд нийлж одоо жоохон одоо дуу муугаа одоо найрал дуучтай яах вэ одоо аранжировкой симфони найруулагч яаж бичих гэдгээ одоо ингээд ярих гээд би энд ингээд ирсэн байж байгаа байхгүй юу тий. За бэлгүй яах вэ мөнгө дарга өрөөнд байгаа тий. За. За нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд хүрсээрэн. Тэгэхээр бид бүхэн өглөөний нар мандахаас үчийн бүрийн болтол өнөөдрийн маань хүндтэй зочин болох Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Туяагаа аваад өдөржин явлаа. Тэгээд нэвтрүүлгийн маань зорилго хин нэгэндээ сэтгэлийн дэм хайрлах байдаг байгаа. Энэ ч үднээсээ Туяа манаас бидний дунд ажиллаж амьдарч байгаа эгэлж ирийн одоо эмэгтэйг очиж бас гоо сайханд нь анхаарч тийм ээ хамтарч ажилладаг байгууллагаараас үйлчлүүлсэн байгаа. Тэгээд тэр Туяагийн маань хамгийн хүндтэй зочин болох манай Монгол улсын бас мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл ардын жүжигчин мөнх шүртэйгээ уулзаад байна. Тэгэхээр өнөөдөр бас энэ сайхан хүн чанар нэвтрүүлэгт өөрөө чинь бас хүндэлж хайрлж авдаг маш олон хүмүүс байгаа. Түүний нэг манаас уран бүтээлч манай Туяа маань юм байна. Тэгээд мэдээж сэтгэл өндөр байгаа. Өндөр маш сайхан нэвтрүүлэгт одоо урьж оролцууллаа. Тэгээд энэ нэвтрүүлэг бас хүн сэтгэлийн дэм уран зориг тийм ээ одоо маш их тийм ухааныг төрүүлэх тийм сайхан нэвтрүүлэг юм байна гэдгийг л одоо хамт явж байгаад ойлголоо.
олон ч хүн баярлдаг байхаа энэ нэвтрүүлгийг тий. Тэглгүй яг тэгээ ялангуяа өнөөдөр ардын зэвсэг мөнх шүртэйгээ уулзаад ирсэн. Миний хувьд ч гэсэн маш баяртай байна. Тэгэхээр олон сайхан эмэгтэйчүүд танаараа бас бахархаж явдаг. Тэгээд хүн чанар гэж таны бодлоор юу гэж тодорхойлбол Туятагаа ямар уран бүтээл дээр хамтарч ажиллаж байгаа энэ талаар үзэгчтэй хуваалцах уу? Өнөөдөр энэ сайхан уран бүтээлчийн хүн чанар гэдэг нэг энэ сайхан нэвтрүүлэгт санамсаргүй явж байгаад яг одоо өнөөдөр энэ ачлал их дэлгүүрт тааралдчихлаа. Энэ дэлгүүрээр одоо явах цаа өнөөдөр миний хувьд бол байхгүй, би бас ажилтаа байсан. Гэтэл энэ сайхан уран бүтээлчтэй хамтарч нэг сайхан уран бүтээлийг бид хоёр бол хийж байгаа. Тэгээ энэ уран бүтээлчтэй маань автор болсон шүлгийн одоо яруу найрагч хөгжмөдийн зохиолч нь эрхэм одоо соёлын тэргүүний ажилтан Туяа маань байгаа. Үгийг нь бичсэн хүн бол Монголын гал голомт нийгмийн тэргүүн мөнхөө гэдэг одоо алдаартан улс төрч нийгмийн ахмад одоо мундаг зүтгэлтэн энэ сайхан эмэгтэй хүний энэ хоёр эмэгтэйн уран бүтээл би оролцож байгаа хувьд бол сэтгэл маш их үеиг баяртай байгаа. Тэгээд энэ мөнхөө дарагтайгаа уулзах яг энэ цаг мөчид та нар ингэж таарад ингэж одоо уулзаж Туяагийнхаа уран бүтээлд нь бас амьдралд нь ер нь тэгээд хүнд нөгөө бурмаар тижэхээр урмаар тижээ гэсэн энэ сайхан үг байдаг. Тийм учраас би Туяагаа маш их хүндэлж дээдлж явдаг. Энэ авьяаслаг уран бүтээлчийн хувьд олон сайхан дуугаас нь би дуулсан. Одоо бид хоёрын 3 дахь уран бүтээл тийм ээ энэ. Энэ сайхан уран бүтээлийн бас ингээд уран бүтээлч хүний хувьд ингээд бас дэмжиж одоо уран бүтээлийн одоо оролцох гэж байгаа да дуулах гэж байгаа да маш их баяртай байгаа. Тэгээд Туяагийнхаа хүн чанар гэдэг энэ сайхан нэвтрүүлгийн хувьд ер нь чанар хүний чанар гэдэг бол ерөөсөө би боддгийн жаргалтай цагт биш зовлонтой цагт хүний хэмбэ гэдэг нь танигддаг. Тийм учраас хүний амьдралд бол зовлон жаргал гэдэг хоёр бол хосолж байдаг. Түүн дундаас хүний өөрийн сэтгэлийн төвчээр тийм ээ. Тийм учраас амьдралд тэмцэл гэдэг бол агуу их том одоо хүний одоо боловсрал юм да тийм ээ. Хамгийн гол нь ахуйн соёл өнөөдөр боловсрал бол хүний ухамсараас шалтгаална гэж би боддгийн. Тийм учраас өнөөдөр ингээд Туяатайгаа хамтарч уран бүтээл хийж байгаа. Туяа маань маш их сайхан сэтгэлийн хөвгтөө бүсгүй. Тийм учраас танаа телевизийн хамт олон бас их баярлалаа гэдгийг энэ нэвтрүүлгээр дамжуулж бас хэлье гэж бодож байна. Манай Туяад олон уран бүтээл хийт болсон маш олон дуунууд байдаг. Сайхан уран бүтээлчид зөндөө дуулсан байдаг. Тэгээд Туяа бит хоёрын маань одоо энэ дуулах гэж байгаа уран бүтээл бол одоо энэ хоёр сайхан яруу найрагч хөгжмийн зохиолчдоос гадна олон хүүхдүүд бас оролцсон. Энэ дууны ард бас хүүхдүүд дуулна. Тэгээд тийм олон хүний хүч хөдөлмөр орно. Тийм учраас би Туяада бас их баярлалаа гэдгийг энэ нэвтрүүлгээр дамжуулж хэлье. Танаа телевизийн хамт олонд бас баярлалаа гэж хэлэх байна. Тэгэлгүй яхаа тэгэхээр урмын сайхан үгийг хин нэгэндээ хэлнэ гэмээн усалж ургуулна гэмээн тийм ээ тэр ирч хүч авч байдаг. Тэгэхээр Туяа маань ерөнхийдөө шүрэгчийн хажууд асуухад нэг зогсож могсож байгааг нь хараараа байна. Амар хинэггүй маягийн битгаар ч бас багын найзууд байгаа. За тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан одоо танаа нэвтрүүлгийн хамт олонд мөн чамд маш их баярлалаа. Тэгээд энэ олон хүнийг сэтгэлийн урмаар тэтгэж дэмжиж тийм ээ олон хүнд одоо баяр баясгалан бэлгэлэх болтугай гэж өрөөж байгаа шүү. За баярлалаа. Ерөөл Батар шиг Туяагийнхаа олон уран бүтээлд бас хамтарч ажиллаж бас байгаадаа би бас Туяада маш их сэтгэлээрээ хайрлж явдаг, хүндэлж явдаг. Туяагийнхаа одоо ирээдүйд зохиогдох олон сайхан уран бүтээл ард түмэндээ болон бэлгэлээрээ гэж чамдаа одоо баяр хүргэе, чамдаа хайртай шүү. За их чинь үнсэ. Өнөөдрийн маань энэ сайхан одоо нэвтрүүлэгт бас цаг заваа гаргаж ирсэн Туяада мөн одоо ардын жүжигчин мөгшөр эгчтэй маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр тандаа хайртай шүү, чамдаа хайртай шүү, хандаа хайртай шүү, ижээ авидаа хайртай шүү гэж хэлэх нь ховор байдаг. Тэгээ энэ бас нэвтрүүлэг маань бас хүмүүсийг холбож өгдөгөө гэж би хувьдаа боддгоо. Тэгээд өглөөний нар мантахаас өчийн бүрийн хүртэл хамтдаа байсан та нартаа баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг маань энд хүрээд жаргаж байна. Иргэн услаа төр баяртай үзэгчтэй хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зөвлөе.